Угаа яах вэ? Угаа ич тий. Тэгэе да. Тэмхтэйг шүү эхлэхөө. Амар даам их хоёлоо тавигдсан. Ингээс утсан. Гэсэн үү? Тий. Тэг яах л өмнө бааварташ бид нар яах юм ярилцлагыг хараад хамгийн лав байх. Тий. Амар өгсөн шүү дээ юм тий. Тий яа тамхи татаал. Тэгээд нөгөө ялчгүй даамгүй юм доо. яруу найрагч юм л бас. Бавгийн тогсронгой. Тэр хоёр ерөөсөө телевиз дээр бол зүгээр хамаагүй тий. Хамаагүй шүү дээ. Хаан хамаагүй шууд тамхи татсан. Тийм тий. Ах хэдэн жил тамхитж байна. Оо би ч одоо 94 оноос уу. 94 оноос шүү. Дасал тэгэл 20 30 жил татсан юм шиг. За эхлүүлэх хоёлаа. Контент эхлүүлъя да. За тий. Hobby Tuning Vlogging ерөнхий спонсор Ирээдүй Motors. Батарейны чанарыг Ирээдүй Motors-оос. Hobby Tuning Vlogging ерөнхий спонсор Auto House Mongolia. Бид таны машины тавтах үн цэнийг нэмэгдүүлнэ. Хей, за сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Hobby Tuning Vlog-ийн маань 35 дахь дугаар та бүхэндээ хүрж байна. За энэ удаагийн дугаарт Автомастеруудын холбооны Master Cross ангилалд УАЗ ангилалд уралддаг спортын мастер Шархуугийн Гомдорж ах маань бас урилгыг хүлээн авч влогт маань оролцож байгаа. Ахтаа бас маш их баярлалаа. Баярлалаа. Дүүтэйч нэлээд удаа холбогдож ижил орлоо шүү тий. Тэглээ. Битээр чинь бас нэлээд ярилцаад яг нөгөө тэмцээдээ үед нь би яг тааруулж яриад байсан тий. Тэгээд нэг цаг зав бас таарахгүй байсан хараагаад. За сонь сайхан юу нөхө 25 оны энэ жилийн раунд тэмцээнүүд дууссан уу? Дуусаа 2025 онд чинь нийт автомасрууд холбооч 12 тэмцээн гэдэг. Тэрнээс 11 нь улсын аваргын цуврал гэж нөгөө тэмцээн болоос оноо төгдөг. Одоо нөгөө манай онооны систем чинь формулыг оноо системийг шууд нөгөө хуулаа аваад тавьдаг байхгүй. 25, 18, 13 гэл ингээл доошлоод оноогоо авдаг. Тэгээ ранкараа. Тий. Энэ Тэгээд жилийн үед ранкараа энэ жил чинь тэгээд нэгээр орлоо. нэгээр орлоо. Улсын аваргыг 8 дахь удаага хийж байна. Нийт одоо 21 жилийн хугацаанд 8 удаа л хийж байна да. Гэхдээ 8 удаа гэдэг чинь зарим хүн 20 хэдэн жил уралдаад авраг болоогүй хүн байгаа юу? Байгаа. 10 хэдэн жил уралдаад авраг болоогүй хүн байж лээ. Яг 19 жилийн хугацаанд улсын аварга 4 л хийсэн байт юм бэл. Одоо би 8 удаа, манай болдоотор маань 6, ариун болд авраг одоо 36 таа уралддаг. 2, 50-ын Батнайрын авраг 1 гэдэг одоо 4 хүн л улсын авраг хийсэн байдаг. За Hobby Tuning Vlog-ийн маань гол онцлог болохоор ерөнхийдөө Гомдорж гэдэг хүн хэм бэ, тийм үү? За яагаад энэ УАЗ гэдэг энэ ангиллаар уралдаг болов? Юу хөдөлж оруулав? За тэгээд энэ гайхалтай төмөр ямар шар үлэглэн чинь? Шар халзан гэдэг энэ одоо нөгөө хүмүүс чинь өөрхөн ундаг амтай юм шиг л хэлцдэг шүү дээ. Ер нь шинийг тэгээ тий. Тэгэхээр Гомбо ахынхаа шар халзантай бас удахгүй бас үзэгчтэй танилцуулна юу хийгдсэн бэ? Одоо хүмүүс бол бас УАЗ ангиллыг маш ихээр очиж үзэх дуртай тий. Тэгээд яг нарийн ширийн энэ машинд юу хийгдсэн бэ гэдгийг мэдгүй учраас за Гомбо ах маань өөрөө бас энэ машиндаа бас инженерээрээ бас хүртэл ажилладаг. Тийм учраас маш сайн мэдж байгаа. Тэр бүгдийг хэдүүлээ хамтдаа сайхан дэлгэрэнгүй сайхан асуух болно. Тэгээд тэр болгонд ах маань бас гой юмнуудаа хэлэх бах. За Гомбо ах ерөнхийдөө энэ УАЗ ангилалд орсон шалтгаан ерөн хэддээтэй анх орж юу? Сая одоо ингээд 21 жил гэсэн үү? Тий 21 жил. 21 жил уралдахад 8 удаагийн бас авраг болж исэн байна. Тэгэхээр энэ бол маш их одоо нөгөө тамирчин хүний хичээл сэтгэл зүй гэж маш их зүйл байгаа шүү дээ, тий. Анх яг энэ гараа юунаас эхэлсэн бэ? Юу таныг хөдөлсөн бэ? Ер нь бол уралдаа үздэггүй, сонирхдаггүй. Зүгээр нөгөө тээвэртэй яваал явж идэх хүн байсан шүү дээ. Манай ах чинь 2003 онд анх уралдаж эхлээд олон хэмжээний мастер манай ганс ах маань. Тэгэл 4 оны одоо нөгөө дарханд үндсэн тэмцээн болоод Чингис Шарайгийн тэмцээн болоод тэгээд маргааш нөгөө сонирхтын тэмцээн гэж хийн. Тэрэнд чи ор гэх. Тэгэхээр би одоо өө наа машин чинь одоо мэдгчгүй чадахчгүй гэдэг ингээд зүхтаа тэгээд ах маань намайг тэ за явахгүй л шүү дээ. Хогчин шүү гэсээр байгаа намайг хүчээр чирж ингээд дарханд авицсан чи эхний өдөр нааш ахын машин эвдэрчгээр бөөн баяр. За машин эвдэрчлээ гэсэн. Тэгсэн чи нөгөө гişиг баяр гээд манай ахтай хамт уралдаг байсан ах байд. Гişгийнхаа машинаар чи маргааш ноор гээл. Тэгээд өмнөх өдөр нь 60 сэдв машин гунж үзэж байгаа. Одоо нэг уул руу гараал буцаж бууж ирээл ингээл нэг араага заалгаад одоо гарааг ингэж хийдэг гэл нөгөө хүмүүсээрээ заалгаал. Тэгээ шууд анх удаа уралдсан. Ахын маань яг машин маань жоох хүчгүй. Тэгэл газрын өөдөө гүйцэхдээ газрын уруу нөгөөтэйгээ буцаж гүйцээл. Тэгэл
энэ дотроос нэг юм шал нэг өөр хүн гараад ирсэн. Аа. Ер нь би үзмээр юм яахаар эднэрт гүйцэгддэг ч гэдэг юм. Тэгэл манай ах маань тухайн үедээ бас 120 кг-тай жоохон бүдүүн байсан. Манай автоспортын бүдүүнэ гэдэг байсан ахыг. За. Тэгээд бүдүүнэ чи зүгээр дүүг уралдвал. Дүү чинь бол харин юм дуулах юм байна гэж. Тэгэхээр манай ах чи одоо шууд тухайн урлагийнхаа жарээсийг одоо ган тээвэр компани захирал хоёр сөрөнгөд авах байд. Тэр ганах хоёр одоо хот талаас мөнгө нийлүүлж авсан. Тэгэл тэр машинаа шууд надад бэлгэлсэн баг. За миний дүү чи шууд 9 сард их сорлоод урлууд энэ машинаараа уралт гээл. Тэгэл автоспорт руу шууд ингээл хөл тавьчихсан да. Анх орж яхад ерөн сэтгэл зүй хэрэг идвэс. Яг гараа мараанаас ингээл гарахад. Гэхдээ яг ерөнхийдөө нэг тийм айхтар сандрал юм бол бага л байсан. Тэгээд манай багш одоо олон сүнжээний мастер цогтын жаргаас хаах маань. Одоо хүн нөгөө нэг шаваа ингээд багшигаа ингээд хайж очдөг бол багш маань над дээр ирээл миний дахаараа карьер янзлуулчих. Ахын чиний карьерийг янзлж өгье гээл. Тэгэл намайг шууд шаваа болгож авсан. Тэгээ яг этийн зорилго нь бол яг бас дархан дурлахад харсан юм билээ л дээ. Энэ залуу бас юм дуулгачих юм байна да гээл. Тэгэл уралдаж эхлэхэд бол тэгэл яг ахнаар махнаар бүгд загтгэл байсан. За гараа юм учиртай шүү гээл. Тэгэл би ч анхныхаа тэмцээнд дөрөвт орчихсон. Тэгэл хоёрны тэмцээнээс дөрөвт тэмцээнээс манд өрсөн биш тий. Тийм. Тэгэл яг би 6 сар бичлэг ütсэн. 3 сард ах маань намайг уралд 9 сарын хугацаанд тэгэхээр 6 сарын тийм байна. бичлэг байна. Тэр үед ч нөгөө Монголын автоспорт аяллаа холбоо гэдэг төлөв нэгтгэл тэмцээн хийсэн байна. Тэгээ нарийн бичгийн 5 гахыг гуйж агаад одоо тэр үед чинь одоо энэ кавин дотор моторх гэж байхгүй гаднах бичлэг байлаа шүү дээ. Одоо UBS телевиз хоёроос нэг 3 бичлэг аваад тэрийг ерөөсө 6 сар өдөр шөнөгүй үзчихсэн. Мэдээж камерт ямар хүн гарах вэ гэхээр дандаа тэргүүнд явж байгаа хүн л бичлэг гарна шүү дээ. Тэгэхээр тэр ганхуухын гараа одоо тэр Болдбаатарын явуултын техникч гэдэг юм уу те бомбдоо чинь тэр үчинд босоо авраг байсан хүн шүү дээ. Ах нар өгшөрцөн Болдбаатар эд залуу гарч ирж байсан. Тэгэл 6 сар бичлэг үзээ тэрийг одоо манай ээги гэдэг одоо миний ганц хуураад дүү байна. Тэрнтэйгээ хоёулаа ингээл машинаа гарч бэлтгэл хийгээл эвдлээл оруулж ирж янзлаад ингээл явсаар байгаа. Тэгээд анхныхаа уралдаанд орохдоо бол би ер нь бол одоо сэтгэл зүй бэлтгэлийн хувьд бол маш чадамжтай орсон болов гэж боддоо шүү дээ. Одоо энэ УАЗ гэдэг юм шиг биш үү те. Ер нь одоо энэ уралдаж байгаа ерөнхий араам л байгаа даа шүү дээ те. Тийм шүү дээ. УАЗын одоо бидний ярьдгаар одоо мотор, кроп, эрдүгтэр гурван л одоо яг УАЗаар байгаа. Тэрнээс бас юм бүгд шинжлэгдсэн. Бүгд өөрчлөгдсөн. Гэхдээ хөдөлгөөрийн доторхын ангууд бас өөрчлөгдсөн баг. Тэрийг бол дараа нөгөө тайлбар дээр гоё ярив тийм машиныхаа тайлбар. Тэмцээн уралдаанд яг ингээд оролцоод энэ олон жилийн хугацаанд мэдээж маш олон фейлүүд бол гарна шүү дээ тий. Техникийн гэмтлээс болж асагж ирсэн тохиолдлууд ч байгаа. Магадгүй бас хөгжилтөө зөвлөч бас гарна шүү дээ. Би ингээд хараад хад бас ингээд риск бас өндөртэй, огцон мэргэлт ихтэй онголж байгаа юмнуудыг бас их хардаг. Саяхан бас нэг фэйсбүүк дээр нэг бичлэг үстэй. Ингээд шорон дунд нэгжсэн гимт урд нэг УАЗ зогсцаа дэлб мөрөгдөг тий. Харин тэгээ өөдөөдөөс хаалцсан. Өөдөөдөөс хаалцсан мөрөгддөг. Тиймэрхүү рискүүд бас их байдаг. Тэгэхээр энэ нөгөө нэг одоо энэ доторх энэ каркас маркас гэл энэ бүх цэгүүдийн заац аюулгүй байдлыг хангацсан тамирчин гимтэх магадлал ер нь бол ер нь бага бах тий. Ер нь бага. Яг нь тамирчин яг бүрэн хэрэглээд одоо нөгөө 5 цагийн бүсээ яг зүгээд уралдаанд бол би бол ер нь бол тамирчдад бүгдэнд нь хэлдэг. Заав ширэн бүс үүх хэрэгтэй гэж. Бид нар чинь мэдээж машин чи харайж агаад их өндөр харайгаад газар буухч гэдэг юм уу онхолтоход нөгөө нэг хүн чинь одоо бид нар явнаас халтраад унахад муруу ууч мэдчихдээ шүү дээ. Тийм учраас заав нэг юм ширэн бүс заавал зүг гэж загтаг. Тэр чинь нөгөө нуруу хамгаалах гол юм. Нуруу тэг бөөр дөрвөлт нуруу бөөр дөрвөлт бүх юмыг хамгаалж байгаа. Тэгээд өөр бол тэгээд ер нь бол ер нь дэжгүй дээ. За энэ спорт руу ороод дундаас нь одоо ер нь болиё дөө гэж бодож ирсэн үе байна уу тэнд? Байлгүй яг уу би чинь 5 жил хүндсэн шүү дээ. Тийм үү. Тий. Би чинь 4 оноос анх уралдаж эхлэе. Тэгээд 2015 онд улсын аваргыг 5 удаа хийгээд. Улсын аваргын цуврал тэмцээнд буюу нэг ралли баха кросс гэдэг нөгөө яг оноо төвлөрөх тэмцээнд 28 төрүүлжээ. За би бүх хориглыг хийлээ. Хамгийн олон төрүүгийн шийлээ, хамгийн олон удаач улсын аваргыг нийлээ. Тэр амьдралаа ботё. Тэг болсон. Тэгээд эргээл одоо юу гэдэг нөгөө фэнүүд янз бүрийн одоо нөгөө хүмүүс найз нөхөд ч гэдэг юм уу эргээд чи ингэж арай л болоог байхдаа одоо уралдааны өрхөд байна гэдэг. Эргээл 20 онд одоо шаралцсан гахиж бэлдсэн дээ.
Шар халдсан яг энэ өнгө төрхөөр л ер нь нэлээд хэдэн жил оролцсон байна тий. Энэ маань их гоё түүхтэй шүү дээ. 11 онд би чинь одоо Mitsubishi Fuso гэдэг одоо манай ламаа найзаасаа би чинь машин зээлэр одоо ачинэ. Чирэгч толгой аваад зээлэр явж байгаа л бурсунк нэвтрээд. Тэгсэн бурсунк нь 65,000 yen гэдэг. Одоо Монгол мөнгөөр ч одоо хашин баг 10 сая болчиход байгаа байхгүй юу? Тэгэнгүүт ингээ машин хацаарай. Уралдааны хаж яриасыг зараад гişиг ярив зараад гişиг ах одоо гişиг дөрж ах маань бас уралдаа үздэг байсан. Тэгэл машинаа чи аавь. Хэд өгд 12 сая гэсэн. Жоо за болж ийн. Тэгэл машин аваач өгсөн чинь за ахна ингээд тамирчингүй машинаар ахна яах вэ? Хэрвээ чи миний манай тамирчин болоод уралтна гэвэл окей би машинаа чи шууд аавь гэл. Тэгээ шууд машинаа зараад гişиг ярины тамирчин болоод тэгэл нөгөө фусогоо хасааж одоо тээвэртэй явах нь машин бурсунхад 10 сая төгрөгөөр аваад их тийм хөвгөлтэй. Тэгээ нэг утгаараа би сүүлд нь ярьдээ хахад та ер нь машинтайгаар нэг шиг ах зарцсан да гэж. Би ч машинатайгаа зарагдсан байхгүй гişиг ярин. Тийм шүү дээ тий. Тэгээ гişиг ярин чинь дандаа катын тэрэгтэй. Тэгээ нөгөө кат чинь нөгөө нэг ийм шар тэгээ ийм хар каттай байдаг байхгүй. Өөрийнх нь үндсэн өнгөн. Тэгээ яг нөгөө катын шараар ингээ хараар буцсан чинь хүмүүс тэгээ харийнхын доор ахаа нэг улаан байдаг байхгүй. Тэгсэн чинь хүмүүс нөгөө наач одоо баг нэг орчилгооны өнгө орчлоо гэдэг. Нэг орчилгоо чинь хар улаантай байдэн шүү дээ. Тэнгүүт нь улаан кантыг авч хаяа тэгээд ийм шар алзан болгож загвар дизайн гаргаж авах хийгээл тэгэл тэрнээс хойш одоо яг энэ өнгөөр одоо тэгэл 11 оноос хойш одоо хүртэл явж шүү. Инженерээр ч яхаа ямар хүн байдэ? Манай инженер чинь олон хүн байгаа. За манай ерөнхий механикаар бол манай Эрдэнэт. Бэлэг жаргал гэдэг манай хоёр хураа дүү байгаа. За дээрээс манай Лавга их 50 гэдэг манай хоёр найз байна. Тэр хоёр маань нөгөө хоёр маань төвдөө явал завгүй үед нөгөө хоёр маань ярьж юм сасар байна. За хөдөлгүүрийн минь боодог одоо манай хамгийн одоо хүнөрөл зүрх гэсэн үг шүү дээ тийм шүү дээ. Хөдөлгүүр боодог хүн маань одоо манайхан багш гэж ярьдаг. Сүрэн гочаагийн Бат Эрдэнэ гэдэг ах маань. Хөдөлгүүрийн минь боож. Тэгэл бусад юм манай бусад механикууд хийгээл. Тэгэл энэ шар алзан гэж чинь бэлдэж гаргаа шүү дээ. Тэмцээний үед машин эвдрэл зогсох тохиолдолд газ гаргах тийм боломж байгаа юу? Байгаа шүү дээ. Инженерүүд минут заах угаас. За наа би чинь техникийн минут гэж 4-р гараанд одоо өнгөрсөн жилийн 2024 онд юм биш. Урд хацан зүрх хараа зоонд би чинь 4-р зоо. Тэнгүүд нөгөө 1-р хагас шигшээ 2-р хагас шигшээ гэдэг би чинь 1 гарааны дараа л гарах учаад байгаа байхгүй. Тэр нэг үсрээ нэг 40 минут орчимч гэдэг юм уу. Тэгэхэд 40 минут дотор манай урд хацан зүрх хараа миний гараас гараад хацан зүрх хараа шүд энтерж унаал. Тэгэл нэг би нэг зөөлөн гэлдэрж явсаар хагаад нэг 7-оор орлоо 6-7-оор ороод нэг хагас шишээ рүүгээ багтаж байгаа байхгүй юу. Тэгэл манай механикууд ерөөс урд бүксэж чинь энэ ч нөгөө бүтээр солих хориотой байдаг. Уралдааны үед одоо мотор, кроп, эрдэгтэй гурыг коморон сольж болохгүй. Задлаад сольж болно. Тэнгүүд миний бүксийг задлаад хацаа зургаар сугалж аваад өөр манай 9 дугаартай цэндийн машины бүксийг бас тийм задлаж байгаа шүү дээ. Тэгээ хацаа зургаар нь хийгээд тэгээд 1-р хагас шигшээ дуусаагүй байхад манай хэд бэлэн болгоод тас шүлээ нэгээд хасааж ирсэн. Тэр үг бол ер нь бол манай уралдааны хам бол гайхт. Маш богино хугацаанд. Маш богино хугацаанд бүхэл бүтэн бүксийг задлаад буцаагаад угсраад хийнэ гэдэг чинь бол. Тэгэхээр инженерийн баг бас маш сайн байна. Баг сайтай. Би бол үнэхээр одоо багаар бол бахархтай шүү дээ. Мэдээж энэ амжилтын ард бас баг байж ижил энэ их амжилтууд ирж байгаа шүү дээ. Авраг болоход. Одоо энэ олон удаа 8 удаа авраг болоход ерөн зүгээр энэ сонирхолтой асуулт чи таныг орохгүй байх үед бас ингээд ноёрхож ирсэн те. Буцаад одоо энэ 5 жилийн дараа ороод ирэхэд ч юм уу. За нөгөө гомбоч шар алзаа ороод ирсэн шүү гээл. Бас дотроос юм бодож исэн хүмүүсүүд бас байгаа те. Байж л байх. Намайг яг уралдгаа байсан үед бол манай 36-гийн ариун болд авраг бол замраг олон төрүүлсэн шүү дээ. Хэвээ нэг хэсэг босоо болж гарч ирсэн шүү дээ. Тэгэл болдоод юу ариун болд чинь юу 30 20 хэдэн төгрөгтэй болцсон. 25-6 төгрөг амуу аваад ороод ирсэн. Мундаг авраг байсан шүү. Тэгэл эргээд би орж ирэхэд бол яг ариун болд авраг бол ярьдаг байсан. Хавралдаач. Гэл одоо нэг шордлт үүсэн шүү дээ. Хэн мэддэхгүй те. Гомбо сайхан л байсан гинлээ. Одоо яг ямар юм мэдэхгүй шүү дээ тийм. Ямар гараанд гарч үтсэн биш гээл хүмүүс ярьдэн шүү дээ. Та ингээд оролдоо гэл ариун болд авраг өөрөө ярьдаг байсан байхгүй. Яг магадгүй өөрөө бас нөгөө намайг өөрөө хүндэлдэг л айгүй харьцаа юм ямар ч үед намайг айгүй хүндэлж ярьдаг. Тэгээ бас имийг яждаг. Одоо цаг үед бас нэг өөрөө эд оргил үе байгаа шүү дээ тий. Яг энэ үед бас гомбахтай үзчихье гэсэн бас дотроо бодол байгаа намайг шордоод байсан байж магадгүй. Тийм бах тий. Бас үзээтэй юм гээ тий. Тий. Тэгэл эргээд ороход бол ариун болд авраг бол тэгэл бас.
Ер нь л тухайн хүмүүс ийгээ ярьжсэн л да 5 жил завсарчаад эргэж орж ирэл раллид анх уралдаа нөгөө ковид гэдэг нөгөө завсарлцсан байсан үе. Тэгээд эхний өдөр шууд ингээл дундын бариан дээр гомдорч нэгээр орж ирлээ гэтэл тэгэл тухайн гүйц захирал төлгөө. За энэ хүн ч дараагүй л бас л юм байдгийн байна да гэж ярьжсэн баг. Таны хувьд болохоор одоо ер нь энэ жил бас 11 цуврал 12 цуврал 11 цуврал болоход за тэр л ер нь энэ 11 цуврал үзээтэй байлаа да гэсэн тэр тамирчид ямар тамирчид. Мэдээж одоо яг хоёулаагийн ярилцлагыг УАЗ ангиллийнхан бас үүсгэл баг. Ер нь бол 11 сард 1 сард нөгөө манай 35 улам бүрийн хамт төрүүлсэн. Тэнгүүд би ч нэг улсын аварт өсөлтөж байгаа юм чи би 5-д ороод улам бүрнийх нэгээр орчихлоор чинь бас боддоо шүү дээ тий. Өө чи юу болж байна одоо яана гэл. Тэгээ бас амлалт авцсан бай өгцөн байдаг тий. Юу яана улсын авар хийнэ гэл 24 онд улсын авар хийсэн байхгүй. Тэгэл 25 он улсын авар хийнэ. Одоо юм гэдэг чинь нөгөө цагаараа байхгүй захилдаг хөрөө байхгүй гэж би дандаа ноёрхож чадахгүй шүү дээ. Тэгэхээр одоо жоохон боломжтой чадaltaй байгаа дээрээ ер нь бол үзье. Тэг өсөн өсөөгөө спорт гэдэг чинь үе гарч ирэх юм чинь. Тэг шүү дээ. Чадaltaй авахтаа л үзэндээ гэхэд л өөжгийтэй бодож ирсэн. Тэгэл 3 сарын 2 сарын төмөр төлөг дээр эргэж би төрүүлээл өөжгөөтэй оноо солигдоод ирэхэд л за одоо миний өрсөлдөгч ер нь олон бүнийх байна гэдэг. Ариун болд авраган маань нөгөө төрүүлж чадахгүй ингээд нэг 2 дугаараар 3 дугаараар ихээр чи оноо сайн авч чадахгүй. Тий, ранкараа хойшлоо тийм. Олон бүнийх л хамгийн шиг өрсөлдөгч байсан шүү дээ. Энэ жил 11-ийн тэмцээнд хоёулаас үдсээрэн байгаа. Тэгээд 12 онооны зөрүүгээр хэд дугаартай 35. Тэгээд өөжгийн аврагтайгаа үдсээр гал 12 онооны зөрүүтэй л усын авах хийсэнтэй энэ жил. Үзээтэй л жил өнгөрсөн юм байна да. Тий, сүүлийн VX Master Cross дээр ихэд чинь 10 онооны зөрүүтэй. Тэгэл улам өрнөх чинь тэгээд эхний нэг дөрөвт би фейлдээ зогсож гэдэг юм уу тий. Улам өрнөх эхний дөрөвт орохдоо л намайг улсын аваргаар ялахаар болсон баг. Тэгэхээр чи нөгөө аврах төсөлж байгаа тамирчдын хувьд бол нөгөө жилийн эцсийн нэг тэмцээний түрүү биш бүтэн жилийн хөдөлмөрийнхөө нөгөө ингээд үзүүлэлтээ харж эхэлдэг баг. Заавал энэ тэмцээнд би төрүүлэх юм биш. Би тэд ороход энэ хүнийг алдахгүй юм байж гэдэг юм ингээд тооцоогоо бодоод эхэлдэг. УАЗаас өөр бас одоо дрифт гэдэг юм уу эсвэл одоо нөгөө оффроуд ангиллууд байгаа шүү дээ. Тэмхүү ангиллд ер нь хүч сорж үзсэн үү те? Үзэж байгаагүй. Ер нь тийм бодол байсан уу энэ хугацаанд? Ер нь их боддгоо шүү дээ. Тэгэл тууштай л байсан. За ганц узраал үзье. Тэгэл одоо ахаал тийшээ дрифт гэдэг юм уу. Одоо манай хөлөг соборгийн Чинзо аха машин билээ шүү дээ. Та ингээд собороогоор оролдоол гэдэг. Тэгэл за яах нэгэрэл яв. Тэр УАЗаас зодог тайлсан үед үл яг зүгээр нэг өөр собор уралдвал арай өрүүлэн зөвлөх юм да гэж боддог байхгүй. Эдгээр өрөөлийг уралчаад хатуу юу вэ? Энд чи механик өрөлтэй чинь. Оо тэгэхээр хатуу байна тий. Хатуу. Өвлийн тэмцээн гоё юу, зуны тэмцээн гоё юу? Ер нь аль нь гоё. Ер нь гэхдээ зун шавартай, өвлийн цастай тэмцээн гоё. Яг нэг тоосонд болохоор чинь одоо үгдээ сайн машинтай гараал эхний нэг 2 хүн л хождог, бус нь хожиж чадахгүй болчдөг. Техник асуудал. Шоронд чинь нөгөө хүн замаа харж чадахгүй юм чинь хурд хийж чадахгүй шүү дээ. Тийм байна тий. Тэгэхээр хойшоо суугаад байдаг. Тэгэхээр шороотой тэмцээн бол жоохон онцгой. Одоо та хэд энэ ардаа ингээд нэг өндөр туг усгсан байдаг шүү дээ. Энэ нөгөө нэг шорооноос дээгүүр гарч ирдэг гэсэн үг юм уу? Энийг ингэж хардаг гэсэн үг юм уу ер нь? Тий одоо ингээд ойрхон явж байгаа хүмүүс машин бол ингээд туг харж байдаг. Тэгээ гэрэл нөгөө бид нар чинь нөгөө маш тод буюу нөгөө дандаа линзинг гэрэлүүд тавьдаг шүү дээ. Линзинг гэрэлүүд. Гэхдээ яг араас нь ингэж тавьчих тэр гэрэл уртлын машинд ер нь саад болох уу? Саад болохгүй. Харин багцаа гаваа шүү. Яг тэр шороо дотор чинь ингээл одоо нэг 5 м 10 м явж байгаа машины гэрэл янзын харагддаг шүү. Хойшоогоо туссан байна гэсэн үг. Тий хойшоогоо. Зөв. Тэгэхээр нөө шороотой үед юу мэдрэмж л өгöd байгаа юм байна л да тий. Нэг өтөрөө хөтлөл явах нь шүү. Хамаа намайг алга болохгүй. Гэхдээ яг ингээл уртлын 2 3 машин яг ингээл замаараа шороо бичнүүлээд яхад арын машин бол төөрөх магадлал бас өндөртэй юм. Айгүй өндөр байдаг баг. Тийм учраас нөгөө шороотой тэмцээн дург байдаг. Тэгээд дээрээс нь замаасаа хайлж гарах ч юм уу, тугныхын буруу талаар тойрох ч юм уу. Тэр чинь зүгээр ингээл оноо хасаалцаал өвчин нэстэй. Тэр тугныхаа буруу талаар тойроо гараад шууд хасагдсан шүү дээ. Шууд хасагдгаа. Тий. Шороонд дунд манарч байгаа л яасан чинь зүгээр тугны хайж байгаа ч юм уу гараад тэгээд дууссан. Тэмцээн дууссан тий. Харамсалтай юм байна. Харамсалтай болж шээ. Тэр хүний бүтэн одоо тэгээд 5-10 хоног бэлдсэн хөдөлмөр нь байхгүй болж байгаа. Та ер нь одоо нөө бэлтгэл гэж ер нь яг тэмцээний өмнө ер нь хэр хийдэг вэ? Хийн. Яг тэр уралдаан болох замаа. За одоо энэ дээр тэмцээн болно, энэ зам дээр бэлтгэлээ хийх үү те? Тэгэд би бол баруун төрөн рүү гараад бэлтгэл
Ер нь тэмцээнээс өмнө бол би бол нэг 100 км яг машин унж явдаг шүү дээ. Тэгжээс нэг өөртөө тасгана. Дасган жигдрүүлэн Тий. Тэгэхгүй нөгөө энгийн машин унж байгаа л шууд уралдах хаж яриасан дээр өглөө өрүүлсэн суугаад уралдана гэвэл бас мэдээж боломжгүй зүйл байхгүй. Тэгэхэд бол заавал машиндаа дасан тохиргоогоо хийн. Тэр хоорондоо нөгөө хүн чинь машиндаа бас бэлтгэлээ хийж ажиллаа шин. Шин залуу тамирчид хэрэг орж ирж байна. Зөндөө. Ер нь л одоо мундаг болж штэ. Дандаа залуучууд түрээд ороод ирлээ штэ. 90-ад оныхан 2000 оныхан ороод ирлээ штэ. 90-ад он 2000 оныхан хүчтэй нөө. Сайн л байгаа одоо тэгээд дажгүй л байна. Гэхдээ яг уу автоспорт ч өөрөө бас нэг хэмжээнд нэг жоохон санхүү шаарддаг. Тэгэхээр нөгөө хүмүүс нэг ингээд санхүүгийн эрх чөлөөг нэг арай жоохон гайг одоо хоббиндөө ч гэх юм уу те. За би энэ уралдаанд нэг тэдэн сая төгрөг үрий даа гэж орж ирээл яг ингээл явж байгаа. Тэгээд ажил амьдралынхаа хажуугаар ингээд энэ автоспортыг хөгжүүлэхийн төлөө явж байгаа болохоор бас бэлтгэл сургалт арай бага хийдэг юм уу. Би бол ер нь залуу тамирчдыг бол хэлдэг байхгүй. Бэлтгэл. Тэг жижиг өнөөдөр бид нар өрсөлдөж болохгүй бол чи өнөөдөр өөрөө яваад хизээч миний өрсөлдөж болохгүй, ариун болд өрсөлдөж болохгүй. Гэж л айгуух захиж ярьдаг. Тэгээд дүүхийн хобби түүний блогта бас нөгөө нэг бас л манай таньдаг дүү маань энэ Ирээдүйн моторс гэдэг энэ хайбрид батарей сервис гэдэг одоо батарейны чанарыг Ирээдүйн моторс гэдэг шинээр бас нөгөө Яармгийн оргил худалдааны төвөнд бас нэг шинээр нэг салбараа нээж байгаа. Нэг салбар нь болохоор энэ бичилт гэдэг байхгүй. Бичлэр нөгөө инх батарчлоо. За тий. Би энэ өргөөгөө агуур. Тий, өргөөгөө агуур хойшоо эргээл зүү эргээл дээшигээ өгсөж штэ тий. Дээшээ өгсөнгүүд нэг нарийнхаа гүр шиг юм байдаг штэ. Яг гүрний тэнд Ирээдүйн моторс гэдэг. Тэгээ Ирээдүйн моторсын хамт олноос аха гомбо хатаас энэ эрхийн бичгийг дамжуулчаараа хайбрид машинтай бол 1 сая төгрөгөнд машинд нь одоо батарей солих ч юм уу ямар нэг юм бүх зүйлүүдийг хийгээд өгнө шүү гэдэг энийг танд гардуулчаараа гэсэн шүү. Баярлалаа. Тий. Манай хүүч одоо плюс 30 таш тэгэхээр болох юм шүү. Болно шүү дээ. Батарей комор нь сольж болно, эсвэл дангаар нь сольж болно. Ер нь хайбрид болон бүх төрлийн машины одоо ерөнхийдөө батарейг сольдог юм газар бас тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулаад удацсан. Тийм учраас ер нь бол яг энэ хайбрид ийм сервисүүд айгүйх Монголд их болсон юм байна шүү дээ. Ер нь яг өрсөлдөө ихтэй ч гэсэн эднийх ер нь бол биднийх номер 1 гэж боддог байхгүй. Яг нэг оригинал Японоос нь оригинал батарей оруулж ирж худалдаа. Тэгээ зарим газар чинь шинэ гэсэн мэтлэр Италиас батарейгаа оруулж ирээд идэв юм байна. Тэргүүрээ ялгаатай. Тэгээ мундаг залуучууд байгаа мэдлэг сайтай. Тэгээд энэгээр та бас очиад үйлчлэчихгүй те. Автоспортыг ингээд дэмжиж байгаа ингээд Ирээдүйн моторсын хамт олондоо баярлалаа. Ер нь тэгээд автоспорт чинь өөрөө хөрөнгө санхүү их шаарддаг. Одоо энэ тэмцээний ерөнхий спонсор, одоо миний ард ажиллаж байгаа нэг ивент гэж байгууллагад гэдэг чинь. Тийм шүү дээ. Тэ өөрсдийнхөө хоббигоороо тэгээд одоо ингээл асар их одоо ингээл юм мөнгө санхүүгээр одоо дэмжиж байгаа шүү дээ. Түүнээс би бол одоо өөрөө тээврийн жил очихсон шүү дээ. Тэгээд энэ машин ч өөрөө хэдэн сая төгрөгийн зардал гарч энэ спортод ордог үлээ. Одоо зөвхөн бензин гэхэд л одоо манай хайбер фулийн цагт одоо 103 актатай бензин 103 актатай литр 19800 гэл тий. Тэгэл ингээл ботход энэ бол маш их зардал гардаг. Тэгэхээр одоо автоспортын ард ингээ ажиллаж байгаа энэ спонсор компаниуд. Тэгээ одоо миний ард ажилладаг одоо манай клуб, аврагууд клуб маань мөн одоо миний алтын спонсор. Тэгээ одоо автхи, Speed Energy, за тэгэл Ara комплекс байна. Авчив түүнэг гэл одоо ингээд энэ олон хүмүүс одоо миний арын албанд миний санхүү ингээд надад бол бас маш их тустай болж байгаа. Одоо Зоос дуудагийн компани гэхэл Аралын 10 сая төгрөгийн зардал гардаг. Тэгэхэд манай найз тэр 10 сая төгрөг гаргадаг байхгүй. Тэгэхдээ өөрөө 6 он шийж явна хажууд нь. Чи зүгээр мөнгө өгөхгүй хажууд сууг өгшөө гээл. Тэгэл хоёдоо 6 он шил хамт яваа. Тэгэл манай найз чи яг хоёлоо сайхан алт авчлаа. Мөнгө медаль авчлаа. Тэ эн чинь бас амжилт шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр одоо тэгэл автоспортыг дэмждэг энэ бүх компаниуд байгаа. Ирээдүйн моторсондоо баярлалаа очноо. Хүүгийн машин өөрөө унаач тийм үү? Тэгэхгүй та өөрөө яваад. Бүр өөрөө унаж чад. Тий. Тэгээ бас манай бас нэг найз газар байгаа. Автхаус Монгол хийгээд. Сая та Обоахыг таних шүү дээ, тий? Тэгэлгүй. Обоах дээр нөгөө нэг сая битээр бас нэг автовсэл Монголд гэдэг нэг контент хийсэн шүү дээ. Нөгөө
Jaguar гаргаж ирсэн шүү дээ. Тий. А тэрний ерөнхийдөө нэг бүх доторлогоог нь хийсэн. Компани Автхаус гэдэг одоо нэг өрүүл бүрэх санал суудал альсан юу гэдэг те бүх юмыг бүрдэг. Ер нь одоо нэг хуучирцсан одоо доторх салон тэр бүгдийг нь цоошин болгож байгаа сэргээдэг юм. Автхаус Mongolia гэдэг компани манаас дүүтэн ингээ 2 дугаар дээр хамтарч ажиллаж байгаа. А тэр газар маань болохоор одоо та хэд болохоор энэ уралдааны машинд бол ер нь бол доторлогоо энэ төр бол нэг шаардлагагүй бах тий. Тийм байхгүй. Хуучин чинь нөгөө нэг жариулсан тийм дэврүүд дээр нэг ийм юм хийж Тий нөгөө супер доторлогоо гэдэг. тий супер доторлогоо гэдэг тий. Тэр мөр чинь ингээд нэг өсөндө дуу чимээ дарах дулаалгал байсан бол. Одоо тэднийх болохоор бүр супер юм байлээ л дээ. Яг л нөгөө нэг бүр ингээд олон жил болцсон өрүүл мөрүүлч ингээд харцарчдээ шүү дээ тий. Эсвэл арьсан суудал муудал чинь цаанаа л мөх болчдөг. А тэдний гэсэн янзын гоё болоод газар байгаа. Тэгээд Автхаус Mongolia-ийнхаа найзуудаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд влогтой хамтарч хэлж байгаа. За эргээд хоёулаа ярианд орё. За. Энэ машинд биш үү? Ер нь одоо ингээд үнэлгээ гэх юм бол хаа. Ер нь яг энэ УАЗ ангилалтай хамгийн үнэтэйтэй ордог машинууд нь ер нь хэд орчим хүрд юм. Бас үзэгчтэй сонирхолтой ч юм уу. Ер нь хэдэн дөрөвний машин уралдаад идэм бэ гэдэг ч юм уу. За одоо манай Монголд одоо жишээ нь Силквэгийн одоо захирлууд ирээд ингээд хүмүүс ингээд жари хэсэг бид нар нэг УАЗ ангил яг Силквэд гаргамаар байна гэж үзүүлж яхад жари хэсэг хараад гайхчихсан л да. Үгүй эн чин жарис биш юм байна. Энэ Т1 ангиллын буюу тий цэвэр уралдааны машин болгочихжээ та нар гэл. Тэгээ энэ машинаасаа энэ амаржийн хүнтэй юу гэж ярьжсэн байхгүй. Тэгэхээр чи одоо Fox-ын Factory Racing гэдэг одоо яг уралдааны 10-14 инчийн амаржийн хэд одоо 27 сая төгрөг штэ. Амаржийн. Миний тавьж байгаа амаржийн бол одоо Speed Energy-гийн Command Brand-ийн амаржийн 4 амаржийн нийлээл 7 сая төгрөг. Хий амаржин гэсэн үг нь. Тий одоо хий тос холилдсон. Тэгээ нөгөө Airbond компресс буюу түлхэл талттай нөгөө тохиргоотой. Одоо бүхэл одоо уралдаанд бол ийм амаржингүй машин бол тэгээд мэдээж тулах чадвар байхгүй. Тэгнь та чи бүст амар өсрэл бод үстэй ер нь гээл. Ер нь гоё өсрэн шүү дээ. Өөртөө анзаардаг болохоос ш дараа зураг мураг харахаар хөөрхөн харилцалтай дийл юм байлээ. Ингээд бүр ийм өндөр гарцсан аа. Тэгэхээр энэ амаржийн хувьд тэгэхээр нэлээд л бас ижидтэй юм байна л да тий. Нөгөө газартаа буцаж буухын харьцаа машины харьцаа мэрцүү аягаа тохируулж өгд юм. Компьютерээр тохируулах. Үгүй механикаар. Механикаар. Тэгэл одоо юу гэдэг нэг дошин дээгүүр ч хараалгаж үзэж байгаа л буултаа хараад тэгэл бичлэгээ эргэж хараад хэрвээ эргээ сэвжээвэл Airbond-ын тохируулаад чангалаад арай хатуу байгаа гэвэл компрессийн жоохон суллаад эн чинь нөгөө нэг давуу тал нь хатуу зүйл нь шүү тохируулна. Тэгж байгаа л яг уралдаан дээр гараал. Явна шүү дээ. Бүр ингэ сэвдэг амарчин бол буугаар шийднэ сте. Тийм шууд шийднэ шүү дээ. Стандарт амаржинууд бол одоо бол уучлаарай байхгүй болсон шүү дээ. Ер нь одоо нэг унжсэн тохиолдлууд хэрэг байдаг тийм. Зөндөө. Би ч хамгийн хүчтэй уналт нь 27-8 м хөндөй явж байсан нь. Нөгөө араалид явж хагаад 3 анхааруулттай хөндлөн зам гэдэхгүй юу? 3 анхааруулттай хөндлөн зам гэж яг юу байх вэ гэсэн чинь нөгөө дээр үе нөгөө одоо хуучин явдаг байсан нөгөө өдөөний зам бүр үерийтэй. Тэгэл тэрийг наатлын хараагаал очиж цаад эргийг мөргөөл ингээл яг агаар дээр ингээл хоёр эргээл бооход. Манай 20 нэлээд том алхаад 28-9 алхам. Одоо машин ингэж ирсэн гэсэн юм уу? Бүр ингээд босоогоор яг ингээд эргэлдээл. Тэгэл унаал яг дагзаараа унаал ахиж ойгоод босч ирээд дөрөв дугуун дээр буугаад. Тэгэл урт хоёр робот задраад амтсан. Тэгэл хойно хоёр сапаас дугуйтай явж байгаа. Тэр хоёроо тавиал. Тэн дээр харин бүх машинууд өнгөрүүлсэн. Анхааруулж. Тэрээс яг нүдэнд харагдахгүй амар эвгүй жалга болсон байхгүй судаг. Тэгэл бүх машиныг өнгөрүүлчихэл араас нь яваал. Тэгэл 11 онд дараалал тэгэл амжилтаа барианд ороод төрүүлж исэн. Тэгэхгүй таны араас ус орох магадaltaй орно шүү дээ. Зөндөө. Тэгэл ер нь хамгийн хүчтэй уналт гэвэл тэр л байсан. Коросын нут бол гайгүй л дээ. Корос ч нэг 60 70-тай л макс нэг 80-тай ирээл онголтож байгаа юм шиг. Тэр 80 км/цаг урт чинь онголтоход бол бас өндөр урт шүү. Одоо ингээд ерөнхий арам дээр нь ингээд одоо энэ гасмлаа байгаа шүү дээ тий.
Гисамлаа гоё тий. Тий, эсэмдээ дана. Тэгэхээр энэ Jarvis гэдэг машины яг үндсэн одоо энэ нөгөө нэг харагдах хэлбэр галбирыг бол өөрчилж болдгоо гэж та дөрөв нэгжээс тий. Тий, ер нь бол яг хуу нэгд бид нар нөгөө нэг УАЗ 400 Jarvis гэдэг энэ машин маань байгаа учраас ер нь Jarvis-ийн загварыг алдуулахгүй ингээд явъя гэх нөгөө холбооны шийдвэр маань ерөнхийдөө тэгэж байдаг. Тийм учраас яг ингээд Jarvis хэлбэр яг байлгаж яддаг. Тэнглэг мэдлэгийн хувьд бол өөрчлөлт гардаг уу? Хүмүүс тэгэл янз бүрээр янзлж үтсэн шүү дээ. Тэнглэгийг холдуулж үтсэн, моторын хойшин татаад одоо 20-30 см хураагаад ч гэдэг юм уу. Тэгэхээр хүндийн төв нь жоо хоошоо шилжиж байгаа шүү дээ. Дунд тал руугаа ороод янз бүрээр үзээ тэгээд ер нь бол яг энэ сток нь л хамгийн зөв шийдвэр юм байлээ. Тэгэхээр одоо юу гэдэг Оросуудын инженер анханасаа энэ машиныг амар ингээ гоё төгсгсөн юм шиг байгаа. Энэ машин маань өөрөө хурд бол багтаа шүү дээ. Макс хурд засмал дээр нэг 150 мянгатай л 160 тал байдаг шүү дээ. Тэгээ тэв хурд удаан барьж явж чадахгүй. Нөгөө хөдөлгүүр маань өөрөө бяргуу шүү дээ. А яг уралдааны үед нэр яг хэдэн километр цаг хүртэл юм бэ? Раллид бол яг газар урмуу уул тэгээд 150 60 хүрнэ шүү дээ. 150 хүрнэ тий. А яг тал дээр бол ер нь бол нэг 120 30 таа л байна. Өксүр өдөр дээр ер нь хэр байгаа вэ? Өксүр дээр бол нэг айхтар юу яахгүй шүү дээ. Бяр дотохгүй шүү дээ. Дотохгүй юу? Дотохгүй. Энд чинь нөгөө ахаад үндсэн коробоос гадна нөгөө туслах короб гэж байгаа шүү дээ. Туслах короб чинь ахаад арааг 1.5 дахин өндрүүлнэ. За. Тэгэхээр чинь нөгөө туслахын дөрөв гэдэг одоо туслахтай ячаа туслахын дөрөв гэдэг чинь өөрөө одоо GPS мэлээр 95. Одоо сайн машинууд нь бол 100 хүрч байна шүү дээ. Тэгэхээр бол ер нь бол өөдөө мөдөө бол ер нь тийм удаан гарахгүй шүү. Гэтэ мэдээж хүчтэй машины хайжууд бол бэр дотлогүй яах вэ? Одоо тухайн хүний тамирчны техник гэж байгаа шүү дээ. Одоо жишээ нь дрифт спорт бол техник сайтай, одоо нөө юу сайтай, скил сайтай гэх юм уу те. Тэгэхээр би танаас ингэж л асуух гэдэг юм л да. Одоо ингээ яг ингээ шороон дээр ингээ бужигсан шороон дээр ингээ уралдаж штэ. Тэгэхэд тэрийг ингээ харж байгаа тамирч одоо энгийн уралдгүй хүн тийм шороо руу яваад орох юм бол зүгээр барыг зогсмоор санагдаж штэ. Урд нь юу ч харагдахгүй байгаа. Гимт юм гараад ирэх магадлал мангар өндөртэй штэ. Тэгэхээр тэрэн дээр ерөнхийдөө яг яаж баримжаа авч уралддаг юм, яаж газраа эсвэл яг нөгөө нэг өмнө бэлтгэл хийж явахдаа судалсан байд юм уу? Харагт орчингүй юм дээр л уралдаад идэв штэ заримдаа. Миний бодлоо яг нэгт гараад явж байгаа тамирчин бол яг гоё юм шиг санагдаад байгаа хөөх. Урдаа ямар шороо тоосоо хөөх тий. Тэгэхээр анх гараанаас гарахтаа л ерөөсөө л нэгрүүл орж явахгүй л бол 3 4 машины ард явна гэдэг чинь одоо яг нэг тийм сул шороотой үлрэл тэмцээн болж штэ тий. Тэр үед ерөнхийдөө яаж ерөнхийдөө байд. Яг ер нь эхний тугаад нэг тоос босгоос өмнө тогныхаа баримжааг харж чад. Газрын баримжаа шийт юм уу тий. Юм харж байгаа. Тэгээ яг өтгөн тоос руу орох бас эвгүй байдаг байхгүй юу? Тэр машин зогссон ч байх юм уу, онхолдсон ч байх юм уу? Тий, амжилттай байдаг учраас ер нь жоохон тоосыг захалж явдаг. Тэгээ захалж явхлаар яг нэг муу тал нэхээр нэг өмнөх машин холдоод байдаг. Яг нэг цувоонд ороод машинууд чинь нэг зай аваад ирэхээр нэг жоохон хөшиг мэддэг байхгүй юу? Тэр үед үгээд жоохон зүтгэж орж ирдэг. Урдуур гарсан тамирчин бол зовлонгүй явж байгаа техник байх. Тэгээ ер нь бол хойгоор гарах бол өөрөө эрсдэлтэй. Тийм учраас ер нь бол холбоо маань аль болох одоо энэ тэмцээн хийвэл нөгөө гол ус жижиг намаг ширгэн дээр хийж иж нөгөө тоосныхоо 50 60% юм ч юм уу. Тийм. Арилгаж иж өөрөө тэмцээн маань гоё болдог. Тэгэл ямар сандаа өвөл болохоор за цасаараасаа л хийж байгаа. Цаастаа тэмцээн үнэхээр гоё шин. Тэгээ зууны шавартаа тэмцээн бол бас л ганган штэ. Машины хүч биш нөгөө тамирчдын уур чадвар гарч ирдэг. Жижиг цэвэр скил нэ тий. Скилүүд нь гарч ирдэг. Та бол өвлийн тэмцээнд их дуртай юу? Яг өвөлж бай, зунж бай. Аль-алинд нь л уралдаж. Дархны тэмц хамгийн гоё болдог. Дархныхаа? Тий. За. Дархан ч болохоор нөгөө яг 3 сард. Хүүтэн ч шалуун ч өдөртөө нэг тэг гарацтай ч гэдэг юм нэмнийх 2 гарацтай болоод ороод ирнэ. Тэгээ нөгөө дархан ч засах унана. Тэг яг нэг юм гоё юм шавран дээр болдог байхгүй. Тэгээ финал гарахын өмнө бол нөгөө шавар чинь жоохон сэрхэн болох үед мөс болоод ирнэ. Тэгэхээр чи нөгөө миний зоон юм хагас шид явж ирсэн нөгөө явалт ахаад финал дээр өөрсдөж эхэлдэг байхгүй. Тэгэхээр л одоо яг тухайн цаг үедээ цаг агартаа тохируулж машинаа бэлдэн тэгээ тэрэндээ тохируулж явалтын техникээс л тухайн тамирчид нь гаргаж ирж байгаа юм л да. Тэгэл сайн гаргасан тамирчид нь л тухайн өдрийнхөө тэмцээнд бол тэгэл ялж авахгүй босоод өрөлдөн шүү. Тэгээд одоо эдгээр чинь өвлийн тэмцээнд дээр кабин халагч хийж юу ийж байхгүй байгаа шүү дээ. Тий. Тэгсүнлээрээ одоо ингээл ер нь бол нэлээд сайн битүүлсэн л байт юм байна те. Тий. Гэтэ цонх онгойлгоно. Онгойлгохгүй нөгөө цантаад тийм юм тий. Бид нар чинь кавинтер бол ус болгоно л шүү дээ.
100 мөн бол хөлс. Өвөл одоо ингээд урлал гараад ирэхэд ингээд уур ман савсаал. Саунд цуцсан Тий, шиг. янз юм гарч ирж. Моторын халуун сайн орох уу? Үгүй ер нь бол нөгөө хөдөлгөөнөөр халууцчих. Байнга л ингэж байгаа шүү дээ. Тий, байнга тэгээд өгсөн үсээгөө зүгээр фүх гэж халууцчих. Таны тэр нөгөө нэг ширэн бүс гэдэг чинь харин өстэй зөв юм биш үү? Энд чинь нөгөө байнгын дөргөтэй явж байгаа шүү дээ. Тий ч дээ. Ер нь л офроуд зам шүү дээ, тий. Тэгэхээр бөөрөө бол өстэй маш сайн хамгаалж байгаа юм тий. Бөөр тийч нурууны хамгаалт Тийм шүү дээ. Ивүү усрэл богод гэж ивүү болох юм. ширэн бүсгүйгээс яваад одоо хүмүүс чинь нуруу мурууга хуглах, нурууны сэтийн ясаа хуглах ч гэдэг юм уу. Тийм асуудал үүсгээд байдаг байхгүй. Рискүүд бол гарч лээсэн юм Тий, дээ. угаасаа гардаг. Тэгэхээр би нөгөө хүмүүсийг л ширэн бүс зүү гэл ерөөсө зөвлөдөг. Хойдол нэг за нэг төв орчин байх болдсон шүү дээ. Хойдол яг нуруу хэсэг. Тэгээ хажуугаараа юм нарийн хийгээд ер нь нөгөө фитнес бүс өгдөн шүү дээ. Тий. Тэр чинь нөгөө хойгоор жоохон өргөн хажуугаараа нарийн байдэн шүү дээ. Ер нь фитнес би анх фитнес бүс зүүдэг байсан шүү дээ. Тэгээ манай найз 50 маань нөгөө ширэн бүс юм хийдэг. Тэр маань яг юм зөөлхөн бүс хийж гисэн. Нөгөө фитнес бүс айгу хатуу шүү дээ. Холгоод байдаг байхгүй. Тэгээ манай найз бүр юм гоё зөөлхөн бүс хийж байгаа. Тэгээ одоо манай автомасрын холбооны ер нь ямар ч тамирчин ширэн бүс хийлгий гэхэд бол бүр мангар хямдхан хийж өгдөө шүү дээ. Зүгээр энэ хүн бол ашиг харахын төлөө биш. Өнөөдөр нэг тамирчин тэгээ уус нурууг нь хамгаалах учраас зүгээр хоббигоор ингээл хүмүүс зүгээр л тэр чид 60 мянга л. Нэг 60 70 мянган төгрөгөөр. Тийм ээ. Материалынхаа мөнгөөр л хийж өгдөг байхгүй юу? Тийм ээ. Одоо буун гараг нэг гарч ш тахаа. Тий. Хичнээн тавьж байгаа дээр нэг гаранд Макс 18 шүү дээ. 18 аа. Тий. Слүцэтийг гарт юм тий. 18 машин зэрэг гараад тэр ихний туг. Манай автомобиль холбооч нэг гарааныхаа тугийг заавал 600 м 500-аас дээш хийгээд байдаг байхгүй юу? 600 заримдаа 650 м хийгээд байгаа нь олон машин чинь нөгөө салж чадахгүй хоорондоо. Одоо ингээд 400 м-т хийгээд баруун эргүүлэнгүүч тэр ихний туган дээр чинь ерөөсөө төмпөн шангаллаа мөргөлдөө шүү дээ бүр. Аюул амар юм болно. Тийм учраас арай жоохон холдуулаа. Тэгээ газрын жоохон өгсүүлж ийж нөгөө машинуудыг жоохон ингээд цувоонд оруулж эргүүлэхгүй бол одоо энэ машинууд чи ерөөхдөө нэг хурд хүчүүд нүүдээ адилхан болохоор чи хэцүү байгаа юм чи. Шүүгчнэр тэр замыг ерөөхдөө зохиох уу тий. Тэгээ шүүгчнэр хийн. Шүүгчнэр рискээ бас төлөвлөсөн тэр шороо тоос бүхний төлөвлөлт гаргадаг үү тий. Тэгээ төлөвлөн. Тэгээ нөгөө нодлонгоос нөгөө нэг жокер тойрог гээд хийгээд эхэлсэн 2024 оноос. Одоо нөгөө дэлхийн нөгөө ралли кросс хэрэгэлт юм билэ. Тэгмээ тэднэрт бид нар бас даваа толлоод байгаа. Нөгөө тоостой шороотой тэмцээнд ард машины шороонд явсан дээрөө доошоо жокер тойрог буюу тэр маань нөгөө заавал гараанд гарсан тамирт нэг удаа тойрох. Эхний тугнаас одоо хоёр туган дээрээс шууд нэг хол нэг туг тойрдог байхгүй. Тэгээ хол туг тойроод тэгэхээр нөгөө эхний машин чинь холдчихоор тоосгүй болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр эргээд нөгөө нэг нөхөх боломжтой. Тэгээ нөгөөдөл чинь мэдээж урд явж байгаа машинууд нэг тойрохт нь л урд дуур нь орчин. Жокер бол ер нь бол бас эхлээд хүмүүс тамирчид ч ойлгохгүй үзэгчд нь ойлгохгүйсэн бол одоо бол бүгд ойлгодог болсон. Энэ жокер ч ер нь гоё юм байна гэдэг хэрэгэлдэг болсон байна. Автомасруудын холбоонд ерөнхийдөө нийт хичнээн тамирч бүртгэлтэй дээ. Уваа зангилтай. Яг хувийн дугаар эзэмсэж байгаа 145 тамирч гэсэн. Тэгээ иш дугаартаа бас 20 тамирч юм байна. Иш дугаар гэдэг маань бол чи машина бэлтцсэн 3 удаа уралдах хэвээр. Тэгжээс одоо та хувийн дугаар эзэмших ихэ авна гэдэг байхгүй. Ер нь бол одоо нөгөө манайхаар бол SDS сонирхчдын ангилал гэдэг шиг л байх юм байна л да тий. Тийм. Тэгээ нөгөө 3 жил дотроо залуучууд ангил буюу нас нь хамаагүй. Тэр хүн 30-тай 40-тэй ч байна уу хамаагүй. 3 жил дотор уралдаж байгаа хүн бол залуучууд ангил гэж уралддаг юм байна тий. Уралдаж уралдаж байгаа 3 жилээ давхлаар за чи бол одоо тэгээд амжилт гаргасан ч гаргаагүй ч угаасаа чи бол одоо дэшегээ гэл. Гэтэ залууч ангилын тамирч зөвхөн залуучууд гэж л ангилж байгаа болохоос биш яг л бид нартай уралдаж байгаа шүү дээ. Тэгэхээр хаа одоо тэгээд хоёр ангиллал байгаа гэсэн үг тий. Яг хөө зүгээр бид нар л бүртгэл дээр л тэгж байгаа болохоос биш шууд л явна шүү дээ. Одоо тэгээд залуучууд тэгэл дашны одоо 8-ын сүх бол гэдэг манай клубын залуучууд чинь тэгэл залуучууд ангилд байгаа хэрнээ л одоо баха төрүүлчлээ, кроссонд мөн хүрэл медаль гэж авчлаа тэд нар чинь. Тэгэл хүсэн үсээгүй тэгэл өөрсдөө сайн дайчилж байгаа, машинаа сайн бэлдэж байгаа тамирчид нь тэгэл дэшэл гараад ирэх юм да. Тэгээд одоо бидний влог хүрж байгаа газар болохоор манай Гомбо ахын багийнхны гараж тий. Тий, манай 85 Баатарын маань гараж. Эндээ ерөнхийдөө тимээрээ машин техникээ бэлдэн, за уралдаан тэмцээний үед энэчнээ машин техникүүдэд хадгална тий. Тэгэл яг тэмцээний үед бол одоо энд ингээл бужигн нэстэй. 7 за тэмцээнээс нэг 2 3 хоногийн өмнө шөнийн 3 цагт би одоо хилдүү залгасан. Яг өдрөө хэмшигцсэн байна уу? Гараж дээр. Гараж дээр. Яг хөтэ нөгөө ажлаа хийж байгаа л
тэмцээний зар мэдээж тавигдсан байж байгаа шүү дээ. Тэгж байгаа л нэг 7 хоногийн өмнө нэг ажлуудаа зогсоогоол тэгэл нөгөө машина янзлал ингээл ордог болохоор чинь бас хэцүү шүү дээ. Автоспорт ч одоо нөгөө юу гэдэг нэг шахилын самаа тийм өндөр биш. Тэгээд бүр лаг болчоогүй болохоор чинь яг энэгээрээ ингээд нөгөө хоололж идэх байхгүй болчиход байгаа учраас. Нэрээ шангилын санахаа нэг дүрээр хэдэн дүр явд юм бэ? Янз бүр. Одоо тухайн нөгөө эвэнтгч компани хэдэн сая төгрөг гаргаснаас шалтгаал. Тэгээ ер нь бол багтаа яг тэгээд 4 сая төгрөг авч л байгаа. Гэхдээ 4 сая төгрөг гэдэг чинь бас яг машин бэлтэж байгаа хүнд бол бас байхгүй шүү дээ. Ер нь хэцүү те. Тэгээ нэг урлагийн удран бол ихэд одоо саяас хамгийн амтхан гол одоо манай Монголд үйлдвэрлэдэг гол одоо 1 сая төгрөг байна гэхэд хамгийн үнэтэй 9 сая төгрөг үнэтэй байна шүү дээ. Зөвхөн хуваарлах гол. Зөв. За хэдүүлээ юу ах вэ? Гомбахын шар алзантай танилцъя. Тэгээ энэ хүн машинд юу хийгдсэн бэ? За тэгээд нийт одоо та чи энэ машинаар нийт хэдэн жил уралж байгаа вэ? Яг энэ хүн зүгээр. Одоо яг миний энэ машин чинь 20 оны машин шүү дээ. 20 оны машин уу? Одоо 5 жил уралдаж байна. Яг 5 жил. Тэрний өмнө бас өөр юу байсан? Зөндөө олон машин байна. Олон машинаас. Аа. Тэгэхээр шар алзантай танилццгаая. Тэгээд салон болон за сая бол битээр зах зохиос нь амарж ийг ярьлаа шүү дээ, тий. Тэгээд гопуудын сөхөөд, моторын ярин бүх зүйлийг нэдүүлээ гоё дэлгэрэнгүй мэдэж авцгаа. Уралдааны УАЗ ангиллын жарис ямар үйд юм бэ гэдгийг та бүхэндээ бас үзүүлэх боломжийг олгож байгаа. Гомбахтаа бас баярлалаа. Тэгээд аврагын машиныг үзэж чинь шүү манайхаа. За тэгээд эсгүй хугацааны дараа эргээ уулзцгаая. За, хобби түнэн блогийнхаа үзэгчтэй машина танилцуулъя. За, би бол 68% дугаартай оролцдог. За, энэ дугаараар бол одоо 2005 оноос уралдаж эхэлсэн байгаа. За, тэгээд машины маань одоо та бүхэндээ танилцуулахад за одоо гадна энэ завгар маань бол 69 завгар байгаа боловч одоо эсэмлагаар хийгдсэн байдаг. Одоо энэ ингээд энэ эсэмлаа буюу одоо нөгөө хөнгөн материалаар хийгдсэн байдаг. За, миний энэ эсэмлаа бол одоо манай Oppo Cosmos-ийн эсэмлаа байгаа. За, дугуй бол 235 75 гэдэг арзмаар голцлон уралдаж байгаа. Энэ бол брэнд заагаагүй. Одоо минийх бол яг Орсын Филиприм гэдэг дугуй байгаа. Maxis одоо янз янзын брэндийн дугуйгаар уралддаг. За, Oppo маань гэхэд бол одоо Инке брендийн Oppo-дор байж байна. За, тэгээд урд хойд тэнглэх нь бол одоо яг 69-ээр. Тэгвэл доторх нь бол одоо урдталтаа битэрийн дифференциалтай хойноо чирвич буюу одоо манайхны зүгээр яадаг ухаалаг дифференциал буюу 80-20%-аар чойжилдаг тийм дифференциалтай байгаа. За, тэгээд таван бол иш техно гэдэг одоо энгийн стокоос илүү сайжруулсан өндөр ньютон метр дээр одоо хугардаг тийм байгаа. За, тэгээд гүпрүүд мэдээж одоо хөнгөн цагаан гүпертэй байгаа. Энэ машин чинь одоо жингийн доод хязгаар тонн 250 кг байх хэвээр. Тэгэхээр ер нь бол аль болох одоо хэрэгтэй хэрэггүй одоо юмнуудын бүгдийг авч хаяад энэ машиныг аль болох хөнгөнөөр нь хийлгэнэ. За, тэгээд бардак бол тэгэл одоо мэдээж ингээд ийм зөөлөн лидрийн ийм давхар материалаар ингэж хийдэг байгаа. Хаалга бол байхгүй. Шууд эгүүрээ давж ордог. За, тэгэл одоо хамгийн гол юм бол тэгээд хөдөлгөөр л байгаа да. Тэгээ хөдөлгөөрөө тэгээд үзэгчтэй яг сайхан Кофодо онгоолгож байгаа танилцуулъя та тийм ээ. За, Кофодо сөгцсөн байна. За, одоо тэгээд хамгийн түрүүнд одоо нүдэнд ил харагдж байгаагаар одоо амарч юм байна. Би бол одоо Speed энийг оруулж ирдэг. Speed Energy компани маань оруулж ирдэг одоо Kaman брендийн амаржинаар уралдаж байгаа. За, энэ амаржийн давуу тал гэвэл хий тос хойлолцсон. За, мөн тэгээд airbound компрессор буюу татал түлхэлтэйг бас хатуу зүйлийг тохируулдаг ийм амаржинаар уралдаж байгаа. Ер нь бол бүх уралдааны жарис ийм амаржинтай байгаа. Одоо King Fox гэл янз бүрийн брендийн тэр бол ухаан тамирчны өөрсдийнхөө сонголтууд. За, тэгэл машины хамгийн гол юм бол хөдөлгүүр байдаг. Хөдөлгүүр маань бол одоо сток одоо нөгөө жарисны өөрийнх нь дахир гол шатуун Porsche гэдэг юм эдгээр маань насчил богинтой амархан эвдэрдэг учраас одоо бид нэр захиалгаар 43-40 гэдэг материалаар одоо бид нэр дахир голыг яг стандартын дагуу ямар нэгэн хэмжээ явуулт өөрчлөхгүйгээр дахир голыг сольдог байгаа. За, мөн шатуун Porsche бас 4032 маркийн хөнгөн цагаанаар Porsche-гоо хийдэг 43-40 маркийн одоо материалаар шатуунаа хийдэг байгаа. За, тэгээд манай зарим нэг хүмүүс бол одоо минийх бол яг уу калапан бол ерөнхийдөө стокороо байж идэг. Зарим хүмүүс бол мэдээж Америкт калапан хийлгэж ирсэн байгаа. За, мөн хий өөрлөх механизм буюу бидний хамгийн бас ярих
одоо машины хүчийг хамгийн гол гаргадаг юм бол хуваарлах буюу нудраган гол байдаг. Нудраган гол болоод яг Монголдо манай Даки ах бол одоо 1-2.5 сая хооронд нудраган гол хийж өгдөг. А мөн одоо Америкт манайхан чинь нудраган гол захиалаад одоо 5 сая, 6 сая, за 8 сая төгрөг нийш нүмтэй нудраган гол байна. Тэгэхээр энэ бол одоо автоспортод одоо энэ машиныг яаж хүчийг гаргах уу, яаж илүү болгох уу гэдэг тал дээр бол их ажилдаг байгаа. Цилиндр бол 92 хിവэрэ энийг бол ямар нэгэн байдлаар томруулахыг хориглодог. Тэгээд тэмцээний дараа бол одоо шууд киришиг тайлал одоо дахир голын явуулт цилиндрийн багтаамж за киришинд шатах камер багасгах буюу тийм гагнур магнур орохыг хориглодог учраас энэ бүх шалгалтыг хийцдэг. За кроп бол одоо супер кроп гэж ярьдаг одоо манайхны ярьдгаар 4 шаталтай кроптой байдаг. Туслах кроп нь энгийн буюу хаантар туслах кропыг тавьдаг байгаа. За тэгээ бүхс бол одоо 37-8 гэдэг хацар зүрх хараагаар уралдаг. Энээс өөр одоо хацар зүрх хараа тавихыг бол хориглодог. Тийм учраас ерөнхийдөө автоспорт руу жарис руу ялангуяа энэ хүмүүс жоохон ордог баха. За гатушиг бол одоо MST гэдэг одоо Америкийн одоо V8 хөдөлгөөрх нь гатушиг Севчене утас эднэрийг нь одоо бас шинчилж өөрчилдөг. За тэгээ ер нь хөдөлгүүр дээр бол ер нь бол блок одоо яг УАЗ 460-ийн блок л байна да. Криш 2 нь. Тэгээ ер нь доторхын данг нь бол насжилт уртсах буюу дандаа одоо сайжруулсан материалуудаар л юмнууд нь хийж байгаа да. Давчхандаа гэвэл тэгэл одоо жарис маань ийм л байна да. За мөн торомсны систем бол бүгд хавчдаг болсон байгаа. Одоо саната 6 7 буюу нэг бол Subaru-ч гэдэг. За энийг бол манай олон хэмжээний мастер Эрдэнэчил байх маань бол одоо янз янзаар нь л хийгээл янзлж өгдөг. Энэ машин чинь ингээд талд одоо ингээд юм хийдэг хүмүүс байдаг учраас тэг хүмүүсүүдээсээ ингээд аваад энэ машин чинь тэгэл яг бүтэн болж босч ирж байгаа. Жарис нэг гүүзүү гэж бол байхгүй болсон. Гүүзүү бол одоо бүр ор хаягдаад анханаас нь одоо ингээд шууд арааман дээрээс нь одоо энэ манайхны ярьдгаар бол одоо 40 турба гэж ярьдаг. Гэхдээ гадна диаметр нь 47 байх хэвээр 3.5 амтын зузаантай ийм турбагаар одоо кабины стандарт байдаг. Мөн тэгээд дээрээс нь кабины өндөр өргөн гэдэг энэ бүх хэмжээнүүд нь байдаг. Ажлын зургийн дагуу л одоо холбооноос гаргасан ажлын зургийн дагуу энэ каркасуудыг ингэж хийж янзалдаг байгаа. Тэгээд жингийн доод хязгаар бол тонн 250. Тэрнээс доошогоо машин бол орохыг хориглодог. Машин ямар нэгэн байдлаар буцаж хөндрүүл гэж явдаг. За давчхандаа гэвэл тэгээд уралдааны жарис маань нэг иймэрхүү. За нийт ингээд одоо үнэлгээ гэвэл за зөвхөн хөдөлгүүрт маань өөрт нь за нэг 40 орчим сая төгрөг шингэжж байгаа. За амаржийн маань бол мэдээж хамгийн үнэтэй амаржийн 27 хамгийн ямтхтан 7 сая гээл. Тэгээ машин маань бол ер нь нэг хангалттай фул бэлтгэхэд бол нэг 120-30 сая төгрөг болж байгаа доо уралдааны жарис. За одоо ингээд кавин доторхоос танилцуулъя тийм дотор ч бас сандал бүс гэж зөндөө юм байгаа. Кавин доторх айгу цомхон байдаг. За бидний хаалга бол энэ ингээд уралдааны машин бол ер нь бидний жарис хаалга байхгүй. Ингээд алхаад орно доо. Кавин доторх маань бол ерөнхийдөө энэ за энэ мэл маслын дараалт усны дайчиг аккумулятор буюу ампер за энэ дээр бол мотор эргэлт ингээд байж идэг. За мэдээж нэг 4 шаттай механик коробтой. Энэ маань одоо хөндрүүлэгч, энэ маань урд мост одоо ингээд залгагдаад ингээд салаад явж идэг. За тэгээд сандал бол одоо ийм нугасгүй сандал одоо тавьдаг байгаа. Нугасгүй сандал маань ямар учиртай гэвэл одоо тамирчныгаа хамгаалахын тулд ийм нугасгүй сандлыг заавал тавихыг одоо шаарддаг. За мөн цэг бол одоо бүс байна. Одоо 5 цагийн бүс гэдэг. Одоо минийх бол энэ Crow гэдэг одоо энэ Америк брэндийн бүс байна. Бүс каскны хувьд бол одоо FIA юм уу Америк Аз стандарт тэнцсэн л одоо бүс энэ каск гэдэг нэрийг хэрэглэхийг зөвшөөрдөг. За уралдааны хувьд бол одоо яг бүр амар FIA-гийн юм шаардахгүй яг Монголдөө өөрсдөө энэ чинь гэдэг манай бумтай гэж хандаа ихч маань хоёр хийдэг байгаа. За өрөөл бол одоо энэ механик өрөөлтөд болохоор юм том байгаад байгаа юм л та. Өөжөөд ингээд механик өрөөлтөд ягуур арай жоохон зөөлөрчин. За тэгээд хамгийн гоё юм бол одоо мэдээж энэ зүрхэн тойл байна. Тэ. Зүрхэн тойлгүй машин биш. Зүүдэнд ороогүй хүүхэн биш ээ гэж үг байдаг. Энэ бол дээр үеийн одоо тээврийн жолооч нарын ярианы үг байдаг.
Тийм учраас ингээд зүрхэн төлөг одоо манай клубийн тамирчид маань ингээд хийж байгаа. Энэ л их гоё. За тэгэл бусдаараа бол тэгээд юмнууд нэгэл байж ин да. Тэгэл энэ астаачр одоо их гэрэл байна, шил арчигч, сигнал гэдэг. Одоо бидний сигнал бас заавах хэрэгтэй ингээд. Заавал энэ байх хэрэгтэй байдаг. Ингээд автомасрын холбооны нөгөө стандарт одоо ингээд шаардлагыг ингээд бүгдийг биелүүлэл ингээд явна. А заавал одоо 100 кроссонд уралж явахдаа бол одоо ингээд ийм тор байх хэвээр. Ралли байхад уралдаад ирэхээр энэ чинээ тор игээд ичдүрэн маань энэ чинээ сандлаа тавина. Кроссонд бид нар бол одоогоор бол сандал тавихгүй, хажууд хүн суухгүй учраас. Тэгээ ралли юм байхад уралдахлаар энэ чинээ сандлаа тавиад энд нөгөө трип метр зэтэргээд босоод юмнуудаа бүгдийг зоогоод ашиглана. За мэдээж тойл бол заавал байх хэвээр гэж үздэг. Тэгээ надад арын анти ч гэдэг юм одоо ингээд ерөөсөө энэ автомасрын холбоо энэ уралдаанд ороход таны машин ийм стандартын дагуу бэлтгэгдсэн байх хэвээр гэл. Одоо шинэ кабин дотор бол ийм элдв босон юм бол байхыг хориглдог байгаа. Аккумулятор эдэн бол кабин дотор байрлуулахгүй. А галын ор бол одоо ингээд хойно ингээд маш амархан авагдах хэмжээнд ч гэдэг юм ингээд бүх юм маш ингээд байж байгаа. Кабин бол нийлээж ийм өндөр байдаг. Өндөр нь метр 20 байдаг баха. Би одоо холбооны стандартыг марчиж хэд хүмүүс маань шууд хэмжээгээр хийждэг учраас тэгэхээр нэлээд сайхан юм том кабинд оролтоо. А ер нь бол каказ бол бас нэлээд өнгөрөөд босоод ирэхэд бол ер нь байж л байх шүү. Одоо манай улаан бүрнийхээ аврагч нь бол хамгийн өндөр буюу одоо 4 ирэх зүүн шүү дээ. Тэгэхээр энэ каказ бол яагаачгүй. А үүжийн авраг бүсээ бүрэн бүсэлцэн юм бүрэн байсан болохоор улаан бүрнийхээ аврагад ямар нэгэн бэлтгэл гэмтлгүй тэгэл бууж ирсэн. Яг хүмүүс нэг юм ингээд тэгээ автоспорт гэхээр одоо юу гэдэг эрсдэлтэй их тэрхий өндөр бараг л ингээд онголтоод бараг өгчин л гэдэг үгүй уулны чинь амар гоё спорт аахгүй юу. Ядчил одоо ингээд механик машин бариа сурчиж байна. Хаана ямар газар одоо явах вэ гэдэг самбаачлах хугацаа ур чадвар зөвхөн жарис биш. Одоо энэ төр дрифт одоо моф гэдэг юм уу те. Энэ спорт ямар ч төрлөөр явсан хүн бол одоо энгийн үедээ бол бас л яг энгийн үнийг бодвол бас нэг самбаачлах хугацаа ур чадварын хувьд арай илүү болох юм болов гэж ер нь би бол боддог. Тийм учраас бол ер нь бол автоспорт бол маш их гоё адреналин ялгаруулдаг. Амар гоё кайф мэдэрдэг. Тийм л спорт. Тэгээд одоо жарис гэдэг машин маань бол одоо нэг иймэрхүү байна да. Тэгээд ер нь бол харахад энгийн. Тэгтээ бас нэлээ их ажилбар ордог. Олон хүний бас хүч хөдөлмөрөөр л энэ хуралдааны машин маань бос тийм байгаа. Одоо тэгээд нөгөө бас хамгийн гоё юм байгаад байгаас тий одоо нөгөө машины нөгөө дуу сонсох тий. Одоо машин маань тэгэл дуу тэгэл ингээ хөөхөн 90 хонгор дуутай байдаг шүү дээ уралдааны машинууд чинь. За ямт нь бол ерөнхийдөө буруу талтай байдаг. За уралдааны машины маань одоо арын хэсэг. За арын хэсэг бол одоо миний энэ банк бол одоо нэг 65 литр ордог хөнгөн цагаан банк байгаа. За амортизатор маань бол одоо 13 инч явалттай амортизатор байгаа. За бид нар энэ жарисыг хэрвээ та нар маань анзарч бол хойтлон жоохон амхан баг сороочийг эсрэг байдалд оруулаад илүү зөөлөн ажиллагаатай болгосон. Мөн арамыг одоо ингэж их өндөр бүхтэлгэж одоо арамыг хамгийн багадаа 30 см, 30-аас 35 см явалтай болгож буюу одоо илүү их ажиллагаатай болгож өгч бата тулах чадварыг сайжруулсан байдаг. За тэгээ каркас бол мөн адил одоо тэгэл тэр дээрээс үндсэн кабинаас орж исэн каркас энэ чинь холбоотой байх хэвээр. За мөн эндээс нь тулаастай хөндлөн холбоостой ч гэдэг юм уу. За мөн гэрэл маань одоо энэ байна л да нөгөө линзэн гэрэлнүүд гээд одоо холбооны дөрмөн дээр байж идэг. Хоёр нь байнга улаан гэрэл, хоёр нь тоормс нэг гэрэл буюу одоо ингээд дөрвөн гэрэлтэй заавал байх хэвээр гээд. За тэгэл бусдаараа бол тэгэл одоо ингээд энд галын орж ин чинь одоо ингээд байж байна. За тэгэл ер нь үзэгчд маань ерөнхийдөө сайн мэддэг дээ жарисыг хараад. Гэхдээ ерөнхий танилцуулга маань одоо энэ машин маань ийм л байна да. За манайха хобби түүний блогийн маань 35 дахь дугаар энэ дүрээд өндөрлж байна. За тэгээд өөрийнхөө одоо амьдралын түүх, тэмцээн уралдааныхын түүхүүдээс хуваалцаж за мөн бас шар халзан гэдэг өөрийнхөө гайхамшигтай төмөр хөлгийг бас үзэгч та бүхэндээ нэг нэгэнгүү дэлгэрэнгүй сайхан танилцууллаа. Мөн дээрээс нь энэ спорт тус шинээр орж иж байгаа залуучууд маань гомбохоос маань бас маш их мотивац
маш их зүйлийг мэдж сурч авсан байх гэж найдаж байна. За мөн дээрээс нь мөр зэрэгцээ хамт оролцдог энэ УАЗ-ын буюу одоо энэ атмосферуудын холбоо тэгээд аваргууд клуб одоо баг хамт олонд нь бас бүгдэнд нь бас дараагийн тэмцээнд нь бүгдөө амжилттай авах болтгоо 2026 онд бас ирч хүчтэй бүгдөө тэмцээн уралдаанд оролцох болтгоо гэж ерөөй. Тэгээд дүүгийнхээ хүсэлтийг хүлээн авч бас миний автын бас энэ сонирхолтой хүмүүс зөрүүдэг энэ контентэд минь бас оролцож өөрийгөө танилцуулсан ахтаа бас маш их баярлаа. Зүгээр. Би чинь тэгэл ер нь хүмүүст бол нээлттэй ярьдэн шүү дээ. Тэгээ хинч байсан хамаагүй яриад, юу ч хамаагүй яриад тэгэл байж байгаа. Маш гоё сонирхолтой ярилцлага ерөөхдөө боллоо гэж бодож байна. Тэгээд мэдээж бас дараагийн дугаарт бас альч ангиллаж болно. Дүүн ерөөхдөө нэг дандаа л нэг дрифтинг влог хийгээл дрифтинг тамирч сурчлан таниулдаг гэсэн бол ер нь жоохон одоо өөр чиглэлүүд рүү бас орё. Нэгэн автын контент хийж байгаа юм чинь альч төрөл рүү орж болно те. Тэгэхээр бас над руу бас холбогдоод манай гаражаар туслаач, манайх дээр ирээд энэ тамирчныг оруулаач гэсэн санал бодолтой хүмүүстэй хэм бол над руу бас холбогдоорой гэж хэлье те. Энэ хүү блогийг үзэж байгаа үзэгчтэй тэгээд баярлаа, шараалцсантай тэгээд гоё танилцсан баха те. Маш гоё танилцсан. Ер нь бол УАЗ англиг бүр мэдгүй хүмүүс байх юм бол бүр мэддэг болох хэмжээний гоё танилцсан байлаа шүү дээ те. За тэгээд хобби тунаг блогийн маань 35 дахь дугаар энэ төрөд өндөрлөж байна. Дараагийн дугаараар хэдүүлээ эргүүлцгаая. Баяр та манайхаа. Баяр та.